Өнөөдөр хүний дархлал хомсдлын вирус доохын асуудалтай дэлхийн нийтээр анхаарал хандуулах өдөр. 1988 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг тэмдэглэж ирсэн. Үндсэн бэлэгдэл болох улаан тууз нь хүний дархлал хомсдлын вирус доохын улмаас нас барсан олон сая хүмүүсийн дурсгалд хүний дархлал хомсдлын вирусын халдварыг бүрэн эмчлэх юм түүнээс урьдчилан сэргийлэх вакцин гаргахыг хүссэн итгэл найдварыг илтгэдэг юм а. Манай улсад 1992 оноос хойш хүний дархлал хомсдлын вирусын халдварын 424 тохиолдолд бүртгэгдснээс 71 хүн нас барсан. Дархуул аймагт өнөөдрийн байдлаар хүний дархлал хомсдлын вирусд доохын халдвар авсан 15 иргэн бүртгэлтэй байна. Эдгээрээс нэг нь эмэгтэй бол 14 нь эрэгтэй. Анхны тохиолдол 2013 онд бүртгэгдсэн бол сүүлийн тохиолдол 2021 онд 18 настай иргэн бүртгэгджээ. Хяналтанд байгаа хүмүүс маань болохоор нийт 15 хүний маань болохоор 7 хүн нь болохоор гэр бүлтэй хүмүүс байдаг. Эднэрийнхэн бол бид нар гэр бүлийн хамгаалалтын хүмүүсээс шингэнд нь ингээд жишээлбэл хамрагдаа авчдгийг одоо нэг өсөндөө нөгөө халдвартай хүнтэй нөгөө бас халдваргүй байдаг юм тохиолдод байдаг байхгүй. Тэгээд ер нь бол дохын одоо эмийг ер нь бол хэд их вирусынхаа эмийг хэрэг тогтнол ингээд уугаад явах юм бол ер нь бол нөгөө бусдад бол халдвар тарах нь бол ер нь чанар буурдаг байхгүй. Нэгэнтээ хэд их халдвар авсан тохиолдолд бол эмийг бол насан туршдаа уuna. Яг манай хяналтанд бол одоо 21-ээс 60 насны хүмүүс байна. Яг манай хяналтантайгаа 15 хүн маань болохоор. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний дархлал хомсдлын вирус доохын комьюнити эмчийн хяналтанд байдаг. Эдгээр иргэдэд тухайн өвчний эсрэг хэрэглэх эмийг өдөр бүр олгодог. Төрөөс үн төлбөргүй өгдөг. Аймгийн эмчэнд нийт 12 жилийн хугацаанд 17 иргэн доохын халдвар авсан гэж бүртгэгдснээр 2 иргэн тухайн халдварын улмаас бус золгүй байдлаар амь насаа алджээ.